Аюулын залуусаа тэгэхээр миний өчтөр бичсэн постнэр болохоор ямар хичээл заалгуурын тэрийг комент бичээр хамгийн их лайктай хичээл гэх нь болохоор би шууд хичээл болоод заагаад өгье гэдгсэн. Тэгэхээр өнөөдөр болохоор ямар хичээл заах вэ гэх юм бол 3 clause байна. За тэгэхээр энийг ярихаас өмнө бид independent clause, dependent clause гэсэн хоёр зүйлийн ялгааг мэдэх хэрэгтэй. Тэрийг мэдхийн тулд яг үндэ ингээд clause гэдэг хар жоохон толгой ирж магадгүй тэгэхээр арай жоохон өөр хэлж өгье. Independent clause гэх юм бол энгийн үйлбэр, dependent clause гэх юм бол нэмэлт мэдээлэлтэй дутуу үйлбэр гэж ойлгочих. Тэгэхээр энэ нэмэлт мэдээлэлтэй дутуу үйлбэр нь болохоор 3 төрөл барийг тэрийг нь болохоор өнөөдөр орж байгаа байхгүй. Тийм болоод энийг нь 3 clause гэж нэрлэж байгаа. За эхнийх нь болохоор relative clause буюу үйлбэрт орж байгаа хүн, зүйл, газар, цаг үе гэх мэт тэрэнд нэмэлт мэдээлэл оруулдаг тэр нэг төрлийг нь хэлнэ. Хоёр дахь нь болохоор adverbial clause буюу өгүүлбэрт хэрэгтэй нэмэлт мэдээллийг оруулдаг нэг төрөл байгаа. За гурав дахь нь болохоор noun clause буюу өгүүлбэрт орж байгаа нэр үгийг нь болохоор өргөжүүлж нэмэлт мэдээлэл оруулж байгаа нэг төрлийг нь хэлж байна. За тэгэхээр ингээд гурван төрөл. За тэгэхээр noun clause гэдэг нь болохоор өгүүлбэрт орж байгаа noun буюу нэр үгийг нь болохоор өргөжүүлж нэмэлт мэдээлэл оруулдаг тэр төрлийг нь хэлж байгаа. Энэ яг юу гэсэн үг вэ? За жишээ авч үз. What she has in her pocket is dangerous гэдэг чинь. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр түүний карманд байгаа тэр зүйл нь маш аюултай юм а гэсэн утгатай. Тэгэхээр түүний карман дотор байгаа зүйл нь гэд нэгсэндээ үйлдэлд орж байгаа нэр үг болчих жоох байхгүй. Түүний карманд байгаа зүйл нь гэд нэрг болоод бол аюултай гэсэн үйлбэр нь өөрчлөж байгаа. Тэгэхээр энэ бол маш энгийн subject verb object гэсэн бүтцээ бол давж байгаа. Гэхдээ subject нь болохоор өөрчлөгдөж байгаа байхгүй. Яаж өөрчлөгдөж байгаа гэх юм бол question word subject verb object тэгэнгүүтээ verb object гэсэн иймэрхүү байдлаар ингээд үйлбэр нь. Тэгэхээр энэ хэсэг нь болохоор маш энгийн noun буюу одоо энэ үйлбэрийн хувьд бол subject нь болж байгаа байхгүй. За тэгэхээр энийг та нар орчуулах гэдэг чинь тэр хизээ ажилдаа ирсэн надад ерөөсөө хамаагүй гэж байна. Тэгэхээр ирсэн гэдэг өнгөрсөн цаг дээр бичсэн байгааг та нар бас битгий мартаарай. Энийг орчуулах юм бол юу болох вэ гэвэл when she came to work is not important. Тэгэхээр when question word she subject came verb to work object is verb not important object. Тэгэхээр энэ бүтцээр ингээд дагаж явснаар нэгсэндээ та нарт өгүүлбэрт орж байгаа noun-ыг нь болохоор илүү өргөжүүлэх боломжтой байгаа шүү. Зүгээр заавал subject байх албагүй object нь ч гэсэн бас иймэрхүү байдлаар бичигдэж болно. За дараагийнх нь болохоор adverbial clause буюу өгүүлбэрт нэмэлт мэдээлэл оруулдаг төрөл. За энэ болохоор бидний мэдих одоо because, if, but, since, when гэсэн үйлбэрийг илүү уртасгадаг үгнүүд өгөхгүй. Жишээлх юм бол I love you because you are beautiful. He was playing a video game when I walked in. I would buy a Lamborghini if I had $1 million. Тэгэхээр энийг ашиглавал ерөөсөө ядадах юм байхгүй, зүгээр яг үйлбэрүүдийг хооронд нь холбоож илүү урт болгодог үгнүүдэд цээлж аваад хоёр талд нь хоёр энгийн үйлбэр оруулах хэрэгтэй. Жишээлх юм бол I love you because you are beautiful. I love you гэсэн энгийн үйлбэр, you are beautiful гэсэн энгийн үйлбэр. Энэ бол хамгийн амархан яг үнэ. За дараагийнх нь. За хамгийн сүүлийнх нь буюу relative clause нь болохоор өгүүлбэрт орж ирж байгаа хүн, газар, цаг үе, зүйл гэдэг ч юм. Тэднийг болохоор тэдэрт нэмэлт мэдээлэл өгч илүү тодорхойлдог энэ үгнүүдийг энийг ашиглахын тулд та нар болохоор who, which, where, when, that гэмтлийн эдгээр нүг та нарын мэддэг үгнүүдийг ашиглаж та мэдчих. Тэгэхээр энэ ч бол айгүй амархан зүгээр монгол хэл дээр яаж бичиж чинь англи дээр яг тиймэрхүү байдлаар бичих хэрэгтэй. За энийг нэг хараад. She loves the chocolate which I bought. За энэ ч болохоор she loves the chocolate which I bought гэдэг тэгэнгүүт миний авч өгсөн чоколаданд нөгөө нэг чоколаданд тэр дутаа гэсэн тиймэрхүү утгатай болж байна л да. Тэгэхээр энэ чи which гэдэг үг нь яг алийг нь тодорхойлж байгаа юм бол чоколад гэж байгаа юм. Тэгэхээр чоколад гэсэн одоо биегүү зүйл ярьж байгаа учраас тэрийг нь which гэдэг үгээр тодорхойлдог байна. Тэгэхээр ямар нэгэн зүйл ярьж байгаа бол which гэх юм шүү. Араас нь миний авч өгсөн гэдэг миний авсан гэсэн энэ үгийг бичих жагаад зүгээр шүү. Тэрүүгээр нь орчуулад which I bought болж байгаа байхгүй. Тэгэхээр which I bought гэхээр миний авч өгсөн чоколад. Нөгөө нэг чоколад. The chocolate. Very simple. За дараагийнх нь болохоор yesterday I called Julie who lives in New York. Тэгэхээр энэ чи энгийн үйлбэр нь болохоор yesterday I called Julie. Би өчтөр Julie рүү залгасан. Тэгэхээр би өчтөр Julie рүү залгасан гэж хэлэнгүүт араас нь яг нөгөө Julie Америкт амьдардаг байхгүй юу гэсэн тиймэрхүү мэдээлэл оруулах гэж байгаа бол who lives in New York. Who гэхээр нүг хүн ярьж байгаа учраас хүн дээр нэмэлт мэдээлэл өгж байгаа учраас хүүг нь сонгож байгаа. Lives in New York гэдэг нь болохоор Нью-Йоркт амьдардаг гэдэг чинь dag гэдэг юм болчод одоо цаг дээр бичдэг бөөнө мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр yesterday I called Julie би өчтөр Julie рүү залгасан. Who lives in New York? Тэр хүн нь болохоор Нью-Йоркт амьдардаг юм а гэсэн иймэрхүү байдлаар бичиж байгаа шүү. Яг ингээд анзаарах юм бол монгол дээр юу гэж чинь тэрийг яг англи дээр буулгаад бичиж байгаа байхгүй. Who lives in New York? Тэр Нью-Йоркт амьдардаг. Газрын талаар ярьж гинөө, хүний талаар ярьж гинөө, ямар нэгэн зүйлийн талаар ярьж гинөө, цаг үеийн талаар ярьж гинөө гэдгээс хамаарат
who, where, when, which гэсэн иймэрхүү үгнүүдийг ашиглаж болж байгаа юм шүү. За тэгэхээр ингээд маш энгийн байдлаар 3 клозыг та бүхэн танилцуулж өглөө. Ойлгомжтой энэс цаашаа зөндөө олон тайлбарууд, жишээнүүд өөрөөр аргууд байгаа. Тэр нь болохоор гүнзгий ингэж орж чадахгүй. Хэрэв та нар миний сургалтанд суух хүсэж байгаа бол би линкийг тавьчихлаа. Elementary буюу сүрт анхны шатны сургалт явьж байгаа. Мөн дараагийн бичлэгэн дээр болохоор ямар хичээл ормоор байгааг та нар коммент дээр үлдээ гэдэг хамгийн их лайктай комментийг сонгоод би яг иймэрхүү байдлаар бичлэг зохиог байгаа юм шүү. За, баяртай цаа дараагийн хичээл дээр уулзъя.